Заан огтн 2. Эрт үрд цагт бяцхан хотын захад нэг заан амьдардаг байж заан өдөр бүр голд очиж ус уун. Тэр голын эрг дээр бас нэг огтн амьдарч байжээ. Заан ус ууж ханаад огтны нүхийг усаар шүршин усанд автуулдаг байв. Ингээд огтны тэсхийн аргагүй зовлон зүтгүүрт унгах бүр огтн миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгэж гэж олон удаа гуйжээ. Гэвч заан огтны үгийг тоомсорлохгүй урдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. Нэгэн өдөр зааныг ирэхэд огтн миний орон байрыг сүйтгэхээ зогсоохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд хурж гин. Огтн тэр хавийн ардуудад би заантай байлдана. Ийм учраас та нар нүүж холдохгүй бол дайны хөлд үргэдэн шүү гэж зарлжээ. Гэтэл баячууд огтны үгийг бас л тоохгүй. Энэ муу өчүүхэн огтн заантай яаж байлдах вэ? Тэгээд бас улас амьтныг сүйтгэх нь гайгүй биз гээд нүгсэнгүй. Харин ядуу ардууд огтны үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд огтн хамрын нүхээр нь орж улаан хоолой уушиг зүрхийг нь уурж гарчээ. Заан амь тэмцэн чарлан зөгчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэн нүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч өгсөнд огтн хамрын нүхээр нь буцаж гараад голын эрэгтэй амар сайхан жаргаж гин.